За тэгэхээр шалралт тэмцээний хасагдах шат буюу одоо түүхэндээ анх удаага шүгээн 32-ын шат бол эхлээд тал дундаа ороод бол явж байна. За эхний тоглолт Өмнөд Африк Канада байсан талбайн жоохтой одоо хамтран зохион байгуулагчд болох Канада бол хасагдах шатны анхны хожлоо авч бүр сүүлчийн мөчөд бол одоо хожил авч Өмнөд Африкийг мултсан нь бол бас том үр дүн боллоо Канадуудын хувьд бол. Matchday recap presented by Social Pay. JC Marsh тасалжуулагч тоглогчтой бол тоглолт дуусны дараа та нар бол одоо өөрсдөө бахархах хэвээр Канадын хөлбөмбөг та бүхэн үнэхээр одоо гайхалтай түүхийг бүтээлээ. Канадчууд үүрд одоо та бүхний дурс болно гэж юм гоё яриаг бол хийж байгаа харагдсан. За тэгээд эхний яг бүтэн өдөр гэх юм уу да. Гол хөлөөлт үүсгэсэн байсан тоглолт бол Бразил, Япон, Герман, Парагвай, Нидерланд, Марокко байсан. За тэр тоглолтууд бол үнэхээр галзуу боллоо. Япон эхлээд Кайшо Саногийн гоолоор бол одоо тэргүүлж игсэн. Япончууд бол маш сайн тоглосон. Нягт тоглолтыг өдөөс угаасаа тэгж тоглохоос ч өөр арга бол байгаагүй. Гэхдээ эцсийн үр дүнд ялч бразилчуудын одоо чанар эсвэл бүрэлдэхүүн бол үнэхээр илүү ээж дууслаа. За Японуудын хувьд бол Хажиме Мориасу тасалжуулагч 1-2 одоо жоохон хачиргалтай гэж хэлж болох сэлгээнүүдийг бол хийсэн. Одоо Рицу Доан, Хидо Накамура гэдэг одоо гол хоёр одоо мотор гол одоо тоглолтыг шийдэх боломжтой юм хоёр тоглогч жигүүрийн хоёр тоглогчоор 66 дээр суулгасан юм сонирхолтой шийдвэрийг бол гаргасан. Би энэ талаар нэг пост оруулсан. Японы мэдээж чиваагуудад бүгдээрэнд нь л одоо гэмтэл хүртлийн асуудалтай тоглогч байсан байгаагүй ингээл янз бүрийн юмнууд мэдээж байгаа. Гэхдээ Японд хамгийн их жинтэй нөлөөтэй байсан юм шиг надад санагдаж байгаа. Дэлхийн аваргын өмнө Каору Митома оролцох боломжгүй одоо Ватару Эндо оролцох боломжгүй болсон. Такафуса Кубо дэлхийн аваргын дундор одоо гэмтэй тоглох боломжгүй болсон гэдэг ч юм уу. Ийм болсон. За Такуми Минамино бол яг хуу тодорхой болоод орохгүй тодорхой болоод удацсан байсан л да 12 сар жигтэй холбоосоо гэмтээсэн. Гэхдээ энэ ч маш их дутагдж байгаа тийм. Японы хувьд бол маш зузаан гой бүрэлдэхүүнтэй орж байсан бүрэлдэхүүний чухал тоглогчд байхгүй болчихж байгаа. За тэгээ Бразилтай хийсэн тоглолтын дээр бол одоо яг юм барьцгүй, эвгүй нөгөө тал нялчгүй чанар ихтэй тэгээ сөрөг давталгаа хийж байгаа үед яг нэг шийдвэр. За нэг дойл биш юм гэхэд хагас секундэд 1 секундэд гаргаж байгаа шийдэл үйлдэлүүд нь тоглолтыг шийдэх, давуу талыг авчрах ийм боломжтой үед бол Каоро Митомад үнэхээр дутагдлаа л гэж бодож байна. Японы шог мултарснаар бол ингээд шүгийн 16-ад манай Азаас нэгч баг үлдсэнгүй. Азийн хөлбөмбөгийн холбооноос бол Австрали үлдсэн. Гэхдээ Австрали бол мэдээж Аз баг биш шүү дээ. Тэгээд холбооноос Австрали 32-т бол байж байгаа арай юу бол болоогүй. Египттэй тоглолт нь болоогүй. Тэгээд бас харамсалтай байна. Азад ойролт орнодоос зүүн Азаас аль-алинаас нь одоо баг үлдсэнгүй. Өмнөд Солонгосын хувьд ихсэн шатнаас мултраад бөө юм болж байгаа. Хон Мэмбо ажлаа хүлээлгэж өгөхөөр болсон. За тэгээд тэнцээ өргөжлүүлээд одоо холбооны ерөнхийлөгч тэнцээ өмөрсөн юм ярьсан. За өмөрсөн ч яг өөрийгөө өмөрөө туг тагчуудаа ер нь Хон Мэмбогоор тэгээд дээрээс нь ерөнхийлөгч нь хүртэл одоо мэдээлэл энтер хийгээд фэнүүд бол маш дургу хүлээж аваад ингээд Солонгос бол бөө юм болж байгаа. Нилээн коррупшны асуудал хүртэл яригадаад эхэлсэн юм бэ лээ. Тэгээд Азуудын хувьд бол бас жоохон харамсалтай байна. Ялангуяа энэ жил Япон үнэхээр мундаг байх байсан. Шүгийн 8 хүртэл явахад гайхгүй дээ гэж ярьж ирсэн энэ гоё бүрэлдэхүүн маань шүгийн 32-оос мултарж байгаа бол харамсалтай байна. За гэхдээ нөгөө талаас Бразил бол яалтчгүй чанар бол тэнцээ байна. Каземирогийн одоо энэ тоглолтын хамгийн чухал гол шүү дээ. 56 томроод тэнцүүлсэн гол тэ тоглолтыг сэргээсэн гол гэж хэлж болно. Тэрэн дээр бол Габриэл Магалайс үнэхээр гайхалтай гоё супер дамжуултыг бол өгсөн. За тэгээ Каземиро хийсэн. За тэгээд хожлын голыг аль дээр нэмэх тавтай Габриэл Мартинелли хийсэн гоё төгсгөл хийсэн. Энэ тоглолтын хувьд бол Zion Suzuki өөрийгөө үнэхээр харуулсан. Нэмэлт цаг авч чадсан бол яг хэрвээ гэдэг зүйл спортод хэцүүлтэй зүгээр. Гэхдээ одоо авч чадсан ба Zion Suzuki бол бас аюултай байж болохоор байсан харагдсан. Гэхдээ Габриэл Мартинеллигийн төгсгөл гоё байсан. Бразил фанатуудаа баяр хүргэе. Японы хувьд бол харамсалтай байна. За Герман Парагвай тоглолтыг бол бүтэн үдэж чадаагүй. Гэхдээ ингээ харсан чинь ямар том сюрпризтэй гоё тоглолт болсон юм бэ те. Хулио Энсисогийн гол гоё байсан бэлээ. Кая Хаверцийн гол гоё байсан. Герман хэдийгээр маш сайн довтолсон боловч одоо төгсгөлөө 1-р сайн хийж чадсангүй 2-р Орландо Хил гэж хаалгач бол одоо үнэхээр сайн байлаа. Энэ дэлхийн аваргаар нь хаалгачд үнэхээр супер байна те. Илой Ром Везиния мэдээж одоо боллоо. За энэ дээр Оскар Хил супер тоглолтыг үзүүллээ. Zion Suzuki мундаг тоглолт үзүүллээгээ дахиад мэдээж хэдийдээ хаалгаж байгаа. Тэгээд Германы хувьд бол одоо 40 жилийн дараа анх удаага одоо пенальтаар бол том тэмцээнээс мултарч байна. Кая Хаверц, Ник Волтемаде болон Йонатан Та нар алдсан. Нөгөө талаас сонирхолтой Санабрио Балбуэна нар алдсан. Тэг боломжийг бол олгоодсон Германд те. Тэг тэрийг ашиглаж чадсангүй. Тэг маш том яригдчихсэн сэдв юу вэ гэхээр багийн ахлагч Кимих пенальт зохигдсны дараа 6 дахь зохилтыг хэн зохих вэ гэд багийнхан дээр очиод асуухад Наталиан Браун зүүн жигүүрийн хамгаалагч залуу тоглогч. Малик Чао төвийн хамгаалагч залуу тоглогч гарааных биш те. Валдемар Антон байсан санагдаж байна. За энэ дэс асуусад эдгээр бол хамгаалагч нэг бол туршлага багтаа юм тоглогч ч те. А тэг дунд нь Горецко байсан. Тэгэхэд Горецко үгүй гэсэн байгаа байхгүй. Тэг Йонатан Та тэнцээ зориг гаргаа за окей би зөхийгээ. Мэргэжлийн карьертаа пенальт зохиж үзээгөө. Тэг бэлтгэл дээр зогсон ч үуч магадгүй. Гэтэ бэлтгэл дээр хийж зөхөх үү төвийн хамгаалагч юм. За тэгээ та алдсан. Та алдж байгааг бол одоо таадаг буруу өгөх бас хэцүү. Мэдээж байгаа мэргэжлийн тоглогч энэ том дэмжээн дээр мэргэжлийн карьертаа талбай дээр пенальт зохиж үзээгөө өгнө гэдэг бол сонин асуудал өгнө ч байхгүй. Горецко энэ дээр хамгийн том одоо за бараг шившигтэй ихэд ер нь буруудахгүй те. За тэгээ дээрэс нь Германы канцлер буюу одоо chancellor гэдэг те канцлер Фридрих Мерц мэдээлэл
please одоо ингээд бид нар тоглогчдороо бахархаж байна. Германы ард түмэн бахарч байна энэ гэдэг. Тэр нь бүр шүмжөндөрсөн. Энэ багч одоо шившгтэй юм болж байна. Өмнөх хоёр дэлхийн аврагт хэсгээс молтрлаа. Энэ удаа шүгэн 32-т молтрохтой Парагвайд молтрлаа. Парагвайд оромжиж байгаа юм биш. Гэхдээ common те. Бүрдхэн агуулга, авиас чадвар, систем бүх талаараа илүү баг ингэж молтрох боломжгүй те. Дээрээс нь Парагвайд ч алдаад байгаа шүү дээ те. Давхар боломж олгож байгаа. Ингэж яхад молтраад байлаа гэдэг юм бол яригдсан. За ингээ Германы хувьд бол одоо том асуудалд орлоо. За Юлиан Нагельсман бол ажлаа хүлээлгэж өгөхгүй гэдгээ хэлсэн. Хэрэв DFB буюу одоо Германы хөлбөмбөгийн холбоо намайг халахыг хүсч байвал окей. Би бол ажлаа хүлээлгэж өгөхгүй. 28 оны циклтэй 28 оны Еврогийн циклтэй болол ажиллана гэж бол мэдэгдсэн байлээ. Гэхдээ ажлаа ер нь дуртай дургу өгч таарах баха. Юрген Клоп яригадад гисэн те. Юрген Клоп бол сая дэлхийн аварга өмнө бол тэр талаар ярихад бол үгүй гэжсэн бол одоо бас яг тийм үгүй ингээд тойруулаад байгаа. Ер нь бол Red Bull-ийн project-тэй бол нэлээд happy байгаа, цалин өндөртэй сайхан те. Амарсан байгаа. Гэхдээ 2 жил болоод ер нь нэлээд амарсан баг те. Тэгээ одоо Германы шогт ирэх үгүй юу гэдэг нэг юм бол бас нэлээд эрчимтэй яригадад эхэлж байна. Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тоглолтын үр дүнг хэн сайн таах вэ? Та Social Pay application-ийн нэмэлтсээр орж тааварт оролцоод дараах шагналын эзэн болох боломжтой. 1-р шатны ялагч 1 сая төгрөгийн худалдан авалтын ярих. 2-р шатны 3 супер ялагч PlayStation 5, ширээний хөлбөмбөг болон албан ёсны jersey, хөлбөмбөгийн бөмбөг тус хожно. Үүнээс гадна та гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо өөрсдийн лигийг үүсгэж хэн нь хамгийн сайн дэлхийн аваргын тоглолтын үр дүнг таахаа тодруулаарай. Social Pay. За нөгөө нэг тоглолт бол Нидерланд Марокко байсан. За энийг бол сюрприз гэж хэлэхэд бол хэцүү. Яагаад тэгэхээр Марокко бол сүүлийн жилүүдэд хөлбөмбөг дэлхийн хөлбөмбөгт бол угаасаа шат хамаагүй дээгүүр байгаа. FIFA ранкингд ч дээгүүр байгаа. Мароккогийн хувьд бол одоо FIFA ранкингд 7 жагсаж байгаа бол Нидерландын хувьд бол 8 жагсаж байгаа. Яг хөө мэдээж ганц энүүгээр дүгнэхгүй л дээ, тий. Гэхдээ миний хэлэх гээд байгаа нь энэ бол сюрприз биш ээ. Марокко бол одоо dark horse буюу монголчлах юм бол нөгөө битүүмээр бол биш ээ. Тэгээ өмнөх дэлхийн аваргын шүгэн дөрөвт чинь зүгээр нэг азар хүрсэн баг биш ээ. Финал дээр асуудал юмнууд гарсан ч гэсэн Африк ТV-ийн аварга шалралт тэмцээн буюу одоо үндэснүүд цом тэмцээн финалд хүрэхэд бол энэ чинь үнэхээр мундаг явж очсон байгаа. Би бол Сенегалыг төрүүлсэн гэдгээр хэвээрээ миний хувьд. Тийм гэхдээ Марокко бол үнэхээр мундаг шүү дээ. Тийм учраас Нидерландыг очих бол гайхан бол байхгүй. За Нидерландын хувьд бол харин маш сюрприз тоглолтуудыг бол үзүүлж чадчихсан энэ дэлхийн аваргаар тийм. Тэний тоглолтуудыг бол хүмүүс ер нь ингэж тоглоно гэж бол бодоогүй байсан шүү дээ. Шведийг 5-1-ээр хожлоо, Тунисыг 3-1-ээр хожлоо, Японтой гой тоглоо 2-2-оор тэнцлээ гэдэг ч юм уу. Ийм бол байсан бол энэ тоглолтын дээр харин шал өөр Нидерланд гарч ирсэн. 5 хамгаалагчтай тоглосон. Jan Paul van Hecke, Virgil van Dijk, Nathan Ake, Mickey van de Ven болон Denzel Dumfries гэдэг. За сайн ярих юм бол энэ 5-ын 4 нь бүр төвийн хамгаалагч тоглодог тийм. Ингэж бол гарч ирсэн. За голдоо Gravenberch, De Jong, тэгээ урдаа Somerville, Gakpo, Brobbey гэж гарч ирсэн. За ингээд ийм тоглолтод хожигдсны дараагаар бол Ronald Koeman хэлэхдээ ингээд манай бүрэлдэхүүн бол ингээд олон сайн хамгаалагчтай. Тэгээ 5 сайн хамгаалагч ингээд олон сайн хамгаалагчтай бүгдийн тоглолт хүмүүс шаарддаг. Тэгээ ингээд тавуулын тоглолохоор та нар 5 хамгаалагчтай тоглолоо гэж хэлээд байгаа юм аа. Гэсэн ийм маягийн юм бол ярьсан. Тэгээ хүмүүс бол юун дээр бол нэлээд шүмжтэй. Ronald Koeman бол тийм яагаад ийм том тоглолтын дээр хамгаалтын бөмбөг тоглуулж байгаа юм бэ гэдэг юм шүмжсэн. Златан Ибрахимович Fox Sports дээр одоо хамт одоо аналист хийж байгаа Thierry Henry-тэй хамт. Тэгээд тэрэн дээр бол Ибрахимович хэлсэн бил. Энэ бол миний мэддэг Нидерланд биш байна. Нидерланд бол довтлооны хөлбөмбөг үзүүлдэг. Уян хатан, урамтай, хүчтэй, эрч хүчтэй тий шилжилтэн дээр тоглолдог ийм довтлооны үзүүштэй ийм хөлбөмбөг үзүүлдэг бол энэ бол ингэж хамгаалж тоглолдог ийм хөлбөмбөг бол одоо Нидерландын хөлбөмбөг биш юм а гэж хэлсэн мэс яг мэдээж Ибрахимович яг Нидерландын хөлбөмбөгийн аналист мөн үгүй юу гэдэг бол тусдаас идэв. Тэгээд Марокко бол илүү тогс. Мароккогийн хувьд бол 1.4 XG бүртгүүлсэн. Тэгэхээр энэ бол тоглолтын үндсэн цаг дээр чочход одоо гайхааргүй ийм агуулгатай байсан гэж хэлж болно. Хаалгачийн хувьд бол Вербруг их сайн тоглосон, шаардлага гарсан сайн тоглох. Ер нь хаалгачдын дэлхийн аваргаар их сайн байна. Нөгөө тал Боно тоглолтын үндсэн цагт нэг сүртэй байгаагүй ч гэсэн пенальтаар бол одоо гайхалтай тоглолтыг үзүүлж бол юу яасан. Одоо дараагийн шатанд бол шалгарлаа. Одоо хоёр нь бол Quentin Timber, Justin Kluivert хоёр алдсан бол Somerville-ийн цогцолтыг үнэхээр онцгой содон хаалтыг хийж бол хаасан. За энэ хаалтыг бол Yassine Bono өмнө нь хийжсэн хэд удаа. Тэгээд энэ хаалгачдын техникийг бол ер нь шинжилж байна. Пенальтын техникийг Yassine Bono шинэ юм оруулж ирж байна гэж хаалгачийн аналистууд, хуучин хаалгачд бол бас яриад байгаа юм билээ. Одоо шууд сэтгэл зүгээр ингэж тулж агаад шууд нэг тал руугаа зүтгэж тэрэндээ одоо бүтэн коммент хийх буюу бүхнээ зориулаад шууд рефлексэндээ найдах тийм. Тэгээд таах гэдэг бол баталгаагүй шүү дээ. Тэгэхээр оронд шууд нэг талд байгаа. Энэ бол бас одоо сонирхолтой. Дээрээс нь Yassine Bono-гийн эсэг тоглож байгаа пенальт зогсож байгаа хаалгачд бол биш тоглогчд уучлаарай маш их пенальт алдаж байгаа. Тэгэхээр энэ Yassine Bono бол одоо
зөвхөн өөрөө сайн хаахаасаа гадна тургуулын цохилт гүйцэтгэж байгаа тоглогчдыг бол тодорхой хэмжээнд айлгаж байна, санааг нь зовоож байна, те. Том давуу тал бол бас гарч байгаамаа. Тэгээд дэлхийн аваргын түүхэнд хамгийн олон пенальт хаасан эсвэл өмнөөс нь тоглогчид алдсан хаалгач Боно болж байгаа. Бүр дэлхийн аваргын түүхэнд 6 пенальт. Ясин Боногийн хаалгын эсрэг тоглогчид 6 пенальт алдчихсан. Нэг бол Боно хаасан, нэг бол нөгөөд нь алдсан. За энэ бол бас сонирхолтой нэг юм байгаа гарч ирж байгаа. Араас нь бол 5 одоо пенальт алдчихсан. Хорватын 2 хаалгач, алдартай 2 хаалгач. Данис Субасич, Доминик Ливакович 2. За тэгээд Клаудио Тафарел гэж одоо Бразилийн мундаг хаалгач байсан. За тэгээд Аргентины Серхио Гойкочеа гэж хаалгач байсан. Ийм хаалгачд бол 5 пенальт өөдөөсөн тоглогчд алдчихсан байт юм байна. За энэ жилийн дэлхийн аварга шалралт тэмцээн тургуулын цохилтын хүрээнд бол нэг юм сонирхолтой статистик гарч ирсэн юм. Юу гэхээр яг цэвэр статистик талаас харах юм бол дэлхийн аварга шалралт тэмцээнүүдийн түүхэнд доороосоо 19-д орохоор одоо ийм муу гүйцэтгэлтэй пенальтуудтай байгаа юм байна. Хамгийн одоо мундаг нь бол 66 болон 62 оны дэлхийн аваргуудад 8 пенальт гүйцэтгэж ирсэн. Дээрэс нь 70 он байгаа юм байна. Тэрэнд 5. Ингээд энэ пенальтууд бол 100% орж исэн байт юм байна. За ингээд доошоо явж байгаад 2026 оны энэ жилийн дэлхийн аваргын пенальтууд бол ердөө 60% та 40 орчим пенальт гүйцэтгэгдсэн байна. Энд бас ерөөсөө 60% тал орж байгаа юм байна. Тэгэхээр энэ бас нэг юм сонирхолтой статистик бол байгаа. Гэхдээ энэ 40 орчим пенальтад бол одоо юу бүгд орж байгаа те. Пенальти шут аут үндсэн цаг дээр тэнцээд зогсож байгаа. Тэгээд тоглолтын дондор зогсож байгаа бүгд орж байгаа. За тэгээд энэ тоглолтын мэдээллийг дуусгахад Ясин Боногийн эсрэг яг Шигшогийн хүрээнд те зөвхөн дэлхийн аварга Шигшогийн хүрээнд Боногийн эсрэг нийт сүүлийн 3 одоо пенальти шут аутад нийт 12 тоглогчид зогсон, цохилт хийсэн. Тэрний 8 нь алдаж 4-н нь орсон. За ингээ харах юм бол одоо Ясин Боно пенальтаар одоо ямар мундаг хаалгач вэ гэдэг нь харагдаж байна. Тэгээ мэдээж бүгдийг хааж байгаадаа бас биш сэтгэл зүгээр одоо тоглож байгаа гэдэг нь одоо үнэхээр мундаг байгаамаа. Тэгээд ингээд нэг юм эргэлдэж байгаа юм шиг те. Эсвэл шууд нэг талдаа зогсож байгаа нөгөө тал руу явдаг. Эсвэл тэр талдаа зогсож байгаа гэдэг ч юм. Ингээд Эмилиано Мартинес бол хаалгач тоглогч одоо гүйцэтгэгч те. Тургуулын цогт гүйцэтгэгчдэр аягүй сэтгэл зүгээр тоглодог бол Ясин Боно энийг бол бас өөр хэмжээнд давхар аваад чинь гэж бол хэлж болохоор байна. За ингээд шүгэн 32-ын бол одоо эхний тоглолтуудын товчхон матч дээр recap энэ өрөөд өндөрлж байна. Тэгээ матч дээр recap-ийн ерөнхий тэтгэгчээр ажиллаж байгаа Social Play хамт олондоо баярлалаа. Та бүхэн Social Play app-ийн нэмэлтсээр ороод тоглолтын үр дүнгуудыг тах тэмцээнд оролцоорой. Шагналтай агуу шүтлгийн аварга дуустал энэ явж байгаад бол маш гой шагналтай байгаа. PlayStation 5 байгаа. Одоо GTA 5 намар гарах гэж байна. Тэрэндээ бэлдээ PlayStation 5 авч болж байна шагналаар. За тэгээд мэдээ ширээний хөлбөмбөг Trionda бөмбөг энд байгаа. Би авчирг байна. Дэлхийн аваргын бөмбөг байгаа гэд маш олон гоо шагналуудтай байгаа шүү. Тийм учраас идэвхтэй оролцоороо тэгээ найз нөхөд хамт олноороо бас юу яаж болно гэр бүлээрээ дундаа хүснэгт нэгээд тэрүүгээрээ хоорондоо бас өрсөлдөж болон дундаа шагналтай тэмцээн хийж бас болно шүү дээ найзууд дундаа тий. Тэгээ ялангуяа одоо шүгэн 32-ын сүүлийн шатнууд үлдлээ 16-8-4 гээд ингээд олон чухал тоглолт болгон ач холбогдолтой тоглолтууд ирж байгаа учраас энэ дээр идэвхтэй оролцоорой.